Мэргэжлүүд за барилгын мужийн барилгын хавтанцар гэх мэтлэгээр олон мэргэжлүүдээр бас бид нар Монголын одоо мэргэжлийн боловсрол сургалтын салбарт олон жил бэлтгэгдсэн. Тэр дундаа бүр гарсан одоо мэргэжсэн гэдэг юм уу, мэргэжсэн инженерүүд, мэргэжсэн техникчүүд олонтой тийм мэргэжлүүдийг бас бид нар дараагийн тэмцээнд бас төлхөө оруулах нь зүйтэй байна гэсэн энэ олон сайхан туршлага дадлагыг бид нар хоригдуулж авч байна. Дэлхийн ур чадварын авраг шалгаруулах тэмцээнд хамгийн олон медалийг зохион байгуулагч орн болох Бразил 11 алт, Бүгд найрамдах Солонгос улс 11 алт, мөн Тайван, Хятад, Япон, Герман, Швейцар, Канада улсууд байлаа. Манай өмнөд хөршийн мэрэгжилтэн залуус 4 алт авсан бол хойд хөрш Оросын холбооны улсын баг тамирчид медаль хүртсэнгүй. Монголын багаас хамгийн өндөр оноог мужааны төрөлд өрсөлдсөн Дасцэвгийн Нармандах авч үндэсний ялагчийн шагнал хүртсэн. Зөвхөн төрөл мэрэгжилтэй ажилтан бэлтгэхэд анхаардаг ус. Хувийн хөвшилч түлхүү энэ салбарт оролцох нь илүү үр дүнтэй гэж байна. Учир нь баялаг бүтээгчид бол мэрэгжилтэй ажилчид. Сайн ажилтан бэлтгэхийн тулд дэлхийн ур чадварт өрсөлдүүлдэг жишээч олон улсад тогтсон байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 70% нь ихтэй сургуульд орж байна. 70-30-ийн харьцаатай байгаа мэрэгжилтэй ажилтан болох хүсэл сонирхлыг залууст бий болгох нь чухал юм. Дээд мэрэгжил сонгох залуусын сэтгэлгээг өөрчлөх. Ур чадвар эзэмссэн мэрэгжилтэн хинч баялаг бүтээгч байдгийг таниулах гол зорилго дэлхийн аваргын энэ тэмцээний ард байдаг. Тиймээс ч улс орнууд хамгийн өндөр технологи эзэмссэн улсынхаа залуу мэрэгжилтнийг энд сойдог байна. Олон улсын ур чадвар техник технологийн хөгжлөөс анхлан жим гарган суралцсан нь Монголын залуусын хувьд том боломж байлаа. Дэлхийн ур чадварын тэмцээний дараагийнх нь 2017 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд болно. Харин 2019 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг Оросын холбооны улсын Казань хот авсан. Анхны тэмцээнд амжилттай оролцсон нь Монгол улсын хувьд дараагийн тэмцээнүүдэд цахиур хаглах том боломжийг нээж өглөө гэж ажиглагчид дүгнэж байна.